Сайн байцгаана уу? Та бүхний өдрийн мэндийг хүргэе. DBS телевиз, Wellbe компанитай хамтран бэлтгэн хүргэж буй сайн уу бие минь эрүүл мэндийн асуулт хариултын нэвтрүүлэг мөн 2 дахь дугаарыг эхэлж байна. Та бүхэн нэвтрүүлэгтэйгээ хамтаагаарай. Ингээд асуултаа эхэлцгээе. Сайн байна уу? Асуулт асууя. За, хүний зүрх минутанд хэдэн удаа цохилдог вэ? Ууланд минут чи пульсийг 70 дэвэл ингийн гэж яддаг шүү дээ. Тэгээ 100-аас дээш гарчих юм бол пульс өндөр байл гэж ярьдаг. Тэгвэл зөв хариултанд дунджаар 60-аас 100 удаа цохилдог байх нэ. За тэр GoPro ашигтай бэхтэр. За танаас асуулт асууж. За хүн өдөрт хэдэн литр ус уух хэрэгтэй байдаг вэ? 2-3 литр биеийнхээ жингээс шалтгаалаад 2-3 литр ус уух хэрэгтэй л гэж зөвлөдөө шүү дээ. Тэ. Зүг бай. За мөн 1.5 литраас 2 литр. За мөн тэгээ биеийн жиндээ тааруулаад тэрнээс дэш хэмжээний ус уух гэх нэ. За GoPro ашигтай бэхтэр өглөө болгоогаарай. Баярлалаа. 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 За таны хоёр асуултаа сүнжлээ гэхгүй. Сайн байна уу? Асуулт асууя. За хүн өдөрт дунджаар хэдэн цаг унтвал төхөөрөмжтэй байдаг вэ? За ер нь хамгийн багадаа 7. Тэгээ 7-оос дээш юу яв хүний бие амардаг. Зүг байна. 7-оос 9 цаг унтах хэрэгтэй байх нэ. За GoPro ашигтай бэхтэр та өглөө болгоогаарай. Баярлалаа мэт. Баярлалаа. Сайн байна уу? Асуулт асууя. За хүний биеийн хамгийн ачаалттай эрхтэн ямар эрхтэн бэ? Хөл толгоор. Тарих. За хүний биеийн хамгийн ачаалттай эрхтэн зүрх байх нэ. Өдөр бүр тасралтгүй ажилладаг. За тань GoPro ашигтай бэхтэр та өдөр болгоогаарай. Баярлалаа. За эдгээр өдрүүдэд манай дарханд дархан United Arena-д маань 1990-92 оны төгсөгчдийн спортын тэмцээн болж байгаа учраас маш их хөл хөдөлгөөнтэй байгаа юм байна. Сайн байна уу? Асуулт асууя. За та өглөө усаа цайгаа уусан уу? Усаа. За тэгвэл өглөөний цай ягаад чухал вэ? Биеийг эсэргүүцэл ажиллаа сайжруулна. Тэгээд өөртөө ич хүч авна. Тийм л байна. Зүг байна. За танд GoPro ашигтай бэхтэр та өглөө болгон өглөөний цайныхаа дараа уугаарай. За баярлалаа. Баярлалаа. Сайн байна уу? Асуулт асууя. За хотоодны хүчил ямар үүрэгтэй вэ? Хоолдож явах хөргөө. Хол усруулах. Зүг байна. GoPro ашигтай бэхтэр та өглөө болгоогаарай. За баярлалаа. Баярлалаа. Сайн байна уу? Асуулт асууя. За хит их чихэр хэрэглэх нь хүний бид ямар сөрөг нөлөөтэй вэ? Сахар ус шүү дээ. За. Өөр. Мэдгүй ер нь сахарын л өвчин туслах байхаа. Чихэр гэдэг чинь сахартай холбоотой. За мөн илүүдэлжин, чихрийн шижин, за шүдний цоорол бас үүсгдэг. Бүгд байгаа. Тий, 3 шинжүүд байгаа. За танд GoPro ашигтай бэхтэр өглөө болгоогаарай. 16 тэрбум ашигтай бэхтэр. Ваа баярлаа. Баярлалаа. Сайн байна уу? Асуулт асууя. За хүний биеийн хэдэн хувийг ус эзэлдэг вэ? Ирээсөө. Гүш. Сайн байна уу? Асуулт асууя. За хүний биеийн хэдэн хувийг ус эзэлдэг вэ? 90% билүү? Юу лээ? 70, 80. 70% ус эзэлдэг байх нэ. За 16 тэрбум ашигтай бэхтэр GoPro та өдрөө болгоогаарай. За баярлалаа. Баярлалаа. Сайн байна уу? Асуулт асууя. За хүний бие дархлаагаа дэмжихийн тулд ямар витамин уух шаардлагатай вэ? Заавал витамин уух юм уу? Тий. D витамин, К витамин, Б витамин. За мөн кальц уух шаардлагатай байх нэ. За танд GoPro ашигтай бэхтэр өглөө болгон уугаарай. Баярлалаа. Баярлалаа. Сайн байна уу? Асуулт асууя. За хүн өдөрт хэдэн километр алхахвал хүний биед илүү сайн хэрэгтэй байдаг вэ? Сайн байна уу? Асуулт асууя. За шөнө хоол идэх нь ямар сөрөг нөлөөтэй вэ? Эрүүл мэндэд маш мууштай. Яагаад гэвэл илүүжин нэмэгдэн биеийн эсвэлслийн солилцоо нь өөрчлөгдөн. Тэгээд
өөхлөлт их болно. За баярлалаа. За Гадпро ашигтай бихтэр өглөө Баярлаа. Баярлалаа. Сайн байна уу? Асуулт асууя. За хүн өдөр тутамдаа ногоо идэх ямар ач тустай байна? Гэхдээ би эрүүл мэндэл сайн байлгүй. За та ер нь тогтмол ямар ногоо хэрэглэж байна? Ер нь брокколи тэгэл бууцаа, юуцаа бүгдийг л хэрэглэдэг шүү дээ. Код идвэл би өнгө. Тийм л байдаг шүү. За баярлалаа. Танд Гадпро ашигтай бихтэр гизний эрүүл мэндийн ашигтай бихтэр өглөө болгоо. Баярлалаа. Баярлалаа. Сайн байна уу гэж нэг асуулт асуучих уу? За хүн эрүүл байхын тулд өдөрт ер нь тогтмол юу хийх хэрэгтэй вэ? Өдөрт одоо спортоор л хэрэгтэй шүү дээ. Эрүүл байхын тулд. Та ер нь бол өдөрт юу хийдэг? Би одоо л өглөө болсод юу юм? Цэцэрлэг төрөлд 3 тойрч алах нь тэгэл дараа нь фитнестэй зарим өглөө бүжгэнд явна тэгэл. Яг тогтмолтой гэж явдаг. За баярлалаа. За танд Гадпро ашигтай бихтэр өглөө болгоогаарай. Баярлалаа. За Баярлалаа. Сайн байна уу? Асуулт асууя. За өдөр тутамдаа жимс ногоо хэрэглэх нь ямар ач тустай вэ? үгүй би дагтаа хариулах. Өдөр тутамдаа жимс ногоо хэрэглэх нь ямар ач тустай вэ? Нөгөө тэгэл эрүүл мэндэд хэрэгтэй болоо шүү дээ. За мөн за эрүүл мэндийн хэрэгтэй гэсэн витаминыг нөхдөг байх нэ. За Гадпро ашигтай бихтэр та өглөө болгон угаарай. За баярлалаа. Баярлалаа. За сайн байна уу гэж асуулт асууя. За хүний биеийн нийт гидсний нийт урт хэдэн метр вэ? За нэг 12 м орчим байдаг болов. За дунджаар 8-аас 8.5 метр байдаг нэ. Оо арай уртд болсон. За баярлалаа. За баярлалаа. Гадпро ашигтай бихтэр та өглөө болгоогаарай. За. Баярлалаа. Оо за баярлалаа. За манайха нэг асуулт асуучих. За. Арьсны дайвар эргэтэн ямар эргэтэн байдаг вэ? Хөөш. За став мэдхгүй байна. За. За манайха нэг асуулт асуучих. Ганцхан асуулт асуучих яаха. Оо. Ганцхан асуулт асуучих. Арьсны дайвар эргэтэн ямар эргэтэн байдаг вэ? Сайн мэдгүй байна уу? Арьсны дайвар эргэтэн ямар эргэтэн байдаг вэ? Юу? Арьсны дайвар эргэтэн. Одоо ч мэдхгүй шүү дээ. За. За манайха нэг асуулт асууя. За. Арьсны дайвар эргэтэн ямар эргэтэн байдаг вэ? Арсны даавар ирэхтэн үү? Бөмбөг тал хийгээдлээ. Бөмбөг хийгээдлээ. Үс шүү дээ. Үс хумс байдаг байх нэ. Хумс аа. За, Гадпро ашигтай бихтэр 16 тэрбум ашигтай бихтэр та өглөө болгоогаарай. Оо за. Баярлалаа. За баярлалаа. За. За сайн уу асуулт асууя. За өглөөний цай уусан уу? Нуусан. За өглөөний цай уух нь ямар ач холбогдолтой вэ? Хүний бодисын сэдэлцээг нэмэгдүүлэн тэгээд өсөлтөнд туслана. Хэрвээ өглөөний цагаа уугаа тохиолдолд цус хоосын явсаар цусны чулуулжилт үүсэх магадaltaй байдаг. Баярлалаа. За Гадпро ашигтай бихтэр өглөө болгоогаарай. Баярлалаа. Сайн уу биемийн нэвтрүүлгийн 2 дахь дугаар их өндөрлөж байна. За дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. За мөн үзэгчдээсээ нэг асуулт асууя. Эмэгтэй хүний өндгөн нийс амьдралын туршид дахин боловсрдог уу? Та бүхэн асуултанд комент хэсэгт хариулаарай. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.